Танай энэгээр чи энэ өвөл их сайхан дулаахан сайхан өвөл болж байна. Ер нь Баянбургийн ам сайхан өвөл болдог газар шүү. За энэ жил бол ер нь гой цас их унж байна да. Тас ихтэй байна. Цас ихтэй байна. Танаа нутагт нэг сайхан аршааны дуулаа сүүлийн үед их гараад сонирхол татаад байгаа. Тэр талаар ярилцах гэж зөж ирлээ. За. Юу шүү дээ. Манай хэнтийн нутагч бол ер нь аршаа ус их шүү дээ. Аль хаахны болда их олон газар сайхан аршаанууд үе, ордог аршаанч үе, уудаг аршаанч үе. Ер нь онцгой нутаг шүү дээ. Яг манайхын цусны дээр манай төрлөх хэнтийн аймгийн өмнө дэлгэр сум шинэ өрнөлт нэгдэл. Тэгээ тэр шинэ өрнөлт өгдлийн нэг сайхан гэр танаа гадаа байсан. Тэгээ энэ гэрт ороод хэдүүлээ сайхан ойлоо ярил л да тийм үү? Би аврагын аршаан амралт дэлгэр хаан суманд 11 настай үе 3 дугаар ангид шилжиж ирсэн. Манай эгч дэлгэр хаан сумын аптекийн хэм найруулагч ажиллаар дамжигдоод. За. Тэгээ гэрээрээ нүүж ирсэн. Монгол хүн ч тэгэл хүүхдэл дагаж явдаг юм болохоор охин тань төвлөгцсөн учраас тэгээ гэрүүлээрээ нүүсэн байна шүү дээ. Тэгээ би тэр үед 3 дугаар анги байсан. Тэгээ аав жолооч аав яг тэр аврагдсангийн аршаан амралтын даргын тэрэг барьдаг байсан. За. Ерөөсөө аврагд. Тэгээ тэнд 5 жил буюу 8 дугаар анги төгслөө тэнд ажиллаж амьдэрсэн юм айл. Тэгээ би бол тэр үеийн хүүхдүүдийн нэг адил одоо Монгол ах уйдал Монгол ах хөдөлмөрт нохлогдчихлээ хүн болсон тийм л онцлогтой. Хүүхэд байхасаа л тэр аврагын аршаан амралтанд тэр аврагын дэнжид тэр аврагын аршаан гол аршаан уснаас нь нууж аршаан усанд нь орж тэнд л хөдөлмөрлж өссөн тийм л хүн. Би намрын хичээл би орж үзээгүй хүн шүү дээ. Тэгээ өнөөдөр энэ дэлхийн хэмжээний тулааны урлагийн одоо хичнээн 3-4 төрлөөр олон улсын хэмжээний мастер Монголдоо бол гавьяалсан самба шүү дээ. Жодо самба, курош, сумо гэдэг ингээд цаашаа явна шүү дээ, тийм ээ. Тэгээ ийм тэгээ тэрийг юу нөлөөлж яах вэ гэхээр нэгдүгээр тэр Монгол ах хөдөлмөр гэдэг юм хүнийг даган болгодог байна. Тэр хөдөлмөр хийх явц дундаа тэр Монгол ёс боломжил, ухаан, тэр зүрх сэтгэлийн боловсролыг нь монголчууд олгож өгдөг. Аав ээж нь тэр нутаг усны олгож өгдөг. Тэр хүрээндээ л хүн болсон тийм хүн байна. Тэр нутгийн юу бол их сонин одоо сайхан газар штэ. Ягаад гэвэл би чинь аймгийн төв дээр байж байгаа дэлгэр хаан суманд очиход ингээд элсэхэд элс биш. Чолон, шорон. Тэгээ нэг тийм одоо цагаан бодааны хэртэй юм уу? Ерөөсөө яг нэг тийм жигд ширхэгтэй. Тэр их сонин содон одоо гайх гэжсэн. Тэгээ хүний за яг тэг сони юм шүү дээ. Энэ ч одоо 90 оны Монголын нууц төвчөөний 750 жилийн тэр монголчуудын төв хөрөн зохиолын тэр их нандин гайхамшигтай үс соёл тэр их хөлгөн судрыг бишиж өндөрлүүлсэн тийм түүхт газар нь яг тэнд тэр 750 жилийн ойдн тэгээд Монгол төрийн одоо голомт нутаг тийм газар. Тэгээд Хэзэн мог Чингис хааныга хаан суурьнд нь залсан дараагийн дөрвөн их хааныг хаан суурьнд залсан тийм гайхамшигтай одоо нутаг шүү дээ. Яг тэр зэг тэнд 750 жилийн ойгоор төрүүлж улсын дархан авраг цолоо өгнө гэдэг бол ер нь одоо их сонин юм хавар зохиолд одоо яг яриад энэ төвс ч дархан авраг цолоо өгнө гэсэн шиг намайг даашны хэдийн шиг байна лээ. Бид бол тэгж боддог. Бас нэг сонин түүх мэддэг юм. Одоо жишээ нь 98 онд Бурхан алдууны төрийн дахилга болоод төрийн дахилгад би баримт хэт нэвтрүүлэг ажлын цаг нэвтрүүлэг хийх очсон байсан. Тэгсэн нөгөө дахилгаа эхэлдэггүй авраг ирэх гэж нэгэ хүлээгээд байдаг. Гэхдээ тэгсэн та одоо хөрөндөө альтайгаа ингээл нэг хөлөрсөн хүнд олон бохчууд дагуулсаар ингээл ирлээ. Тэгээл дахилгаа эхэллээ. Дахилгын цаг яг бол боллоо гэл. Тэгээ би тэн дээр харддаг юм та бол тэр тэнгэрийн аваанд ингээл мөргөө таг болчдөг. Гэл хүмүүс ажиадалдаг л дахилгаа өргөжж адил байгаа. Тэндээс буугаал таныг аврагын аршаанлуул очсон байх таа л гэж би боддог байхгүй. Тэгээ ер нь би барилж явахдаа аврагдсангийн аршаанд нэг болохож аврагдсангийн аршаан уурынхаа хөвөн дээр зогсож тэгээ наадмын бэлтгэл одоо би өнгө зүсээ засч би шаарддаг, орлуулдаг. Тэгээд энэ уудаг сайхан аршаа уснасаа хөртдөг. Тэг хүүхд байхасаа л одоо ууж өссөн юм болохоор тэрийг бас санаа штэ.
Тэгээ тийм уламжлалтай байна. Тэгээ яг тэр өөрийн чи ярьдаг Бурхан Халдуулын их таглагын дараа яг л тэнд очиод би тэр нийтээр нэг 7-8 хоног явсан юм байна. Дамд өгш тэр. Тэгээ ахтаага зүг ах жолооч бүрэн жолооч гэдэг. Хэрлэнгийн хөдөөр лаврын дэнж аврагын аршаан усагаар тэр нутаг усны одоо эрчим энерги бид бол тэр чинь юу бидэнд өгч байгааг одоо шууд хэлж чадахгүй боловч тэр их одоо олон нийлмэл бол бидний өдий зэрэгтэй явж байгааг шалтгаан нөхцөл болж байгаа гэж ингэж үнэнхүү сүсгэлж бодож ингэж байдаг. Тэгээ тэр чинээгээр өөрийн үүсгэн байгуулсан авраг сургуулийн одоо дунд сургуулийн хүүхдүүдийг дээд сургуулийн оюутнуудыг бүгдийг одоо жил болгон дөнгөж 9 сарын 1-нд ирлээ. Тэгээд 7-оос нэг 10 хоног болов нэг 14 хоног болчихснаатай. За ямар ч байсан нэг 7-оос 10 хоног тэрийг бэлтгэл хийнэ. Тэгээд тэр ариун дагшин газар усны онцлог дүүх тэр их нандин гайхамшигтай зүйлийн талаар сайхан яриа таниулга хийж өгнө. Дээрээс нь тэр нутаг усаа хамгаалах тэр нутгийн ард иргэдтэй одоо туслах дэмжих олон сайхан ажлын тэрний нэг нь бол тэр хоёр нуураас өсвөлээ тэр аршаан хавийн байгаль дэлхийг зунжин одоо зоргоор нь тарж хайсан хогновшийг бүгдийн сайхан цэвэрлж цэвжүүлэх ажлыг бид оюутнууд сурагчид одоо сайн дураараа бүгдийн сайхан хий. Тэгээд тэр хүүхдүүд чинь бол бүгдэд нь тэр уудаг аршааныг өдөр болгон бэлэн байж уулгаж байна. Яг гэвэл тэр эрдэс тэр одоо шинтгэжэл бодис тэр бүх юмнуудыг тэнд олгож явах хэрэгтэй. Тэнцвэртэй байх. Тэр хичээлийн жилийнхаа эрч хүчийг л авна гэсэн. Тий, аршаандаа орно. Төндөө хийн. Бүх одоо бэлтгэл сургууль. Сайхан зохион байгуулалт. Чих юмнуудаа онгойлгож авна. Тэр их нутгийн аз авшиг энэ аршаа усны хүч давайдаг бах манай сургуулиас ер нь олон алдартай сайхан тамирчид төрж гардаг. Хамгийн сүүлийн шиг хэдэн физикал Ази гэж их том шоу тэмцээн болсон юм байна. Тэгээд тэнд оролцсон манай Орхон Баяр чинь одоо 20 оны байна уу 21 оны төгсөлт. Анх хоригл гэдэг тэр холимын талааны дэлхийн аврагууллаас үлд тэр хүүхд чинь 12 оны төгсгөж хийж байгаа. За дээр нь бас 21 оны төгсгөж лав гэрэл Монгол улсын гавьяа тамирч юм. Хүндижингийн дэлхийн том бохшүүд улсын зан лав гэрэл нөөцөнд байж ийсэн. Тэр дэлхийн нөөцөнд байсан гэж байгаа тийм. Одоо ингээл чин 6-7 хүний 3 нэхэд авраг сургуулийнх нь байж штэ. Тэгээд одоо энэ сүүлийн үеийн барилдаж байгаа олон сайхан амжилт харж байгаа тэр сүхэдгээд улсын зам байна. Тэр залууч нь одоо манайхыг л төгссөн. Бүрүү давчсан танах. Бүрүү давг байна. Бүрүү сайхан байна. Одоо зөндөө байна дэш. Одоо энэ сүүлийн үеийн барилдаж байгааг би дээдлээ түрүү ихийг нь хэлэхгүй штэ. Одоо юм болдоо байна. Тийм ээ. Та одоо ер нь одоо энэ сүүлийн үед энэ барилдаад одоо за барилдаанаас хойш ч гэсэн энэ улсын хурлын гишүүн төр болж явахдаа ер нь тэр аврагд осон хөдөө арлаар ер нь одоо хэр очимтгай байна. Ер нь баян одоо тэнд чинь л очин штэ байна. Би түрүүн хэлсэн. Би бол одоо тэр нутаг усыг хамгаалахын төлөө тэрийг түүх соёлынхын тэр асар их сайхан өв хадгалсан энэ газрыг онгон дагшнаар хадгалахын төлөө л одоо тэр нутаг орныхонтойгоо ард түмэнтэй би одоо тэмцэл зүтгэж өнөөдрийг хүрсэн. Тэнд нээв тухуулаагүй, нүүрснээ уурхаа гаргуулаагүй тэр байтугай улсын хэмжээний 330 сумаас нэг чайгуул ашиглалтын лиценз зүйн сум болгож үлдээсэн тийм дагавьяатай юм да. Тэрний хажуугаар нь бол тэр одоо дүүхэн дурсгалд газрын Монголын улс төвчөөний дурсгалын цогцлбор ч гэдэг юм уу. Тэр зүүн аршаан зүүн бүрд нуур цэнгэг ус шүү дээ. Тэр зүүн бүрд усыг одоо сэргээх төсөл усан сан байгуулад одоо тэрийг сэргээх тэр төслийн хөтөлбөрч гэдэг юм уу. Энэ аврагын аршааныг одоо орчин үеийн технологиор савлж нийтийн хүрээлүүлэх байгальтай тийм технологиг нэвтрүүлэхийн төлөө шийдэх юм. Ингээд төрийн байгууллагын чиглэлээр хувийн одоо бизнесийн байгууллагын чиглэлээр өчнөө олон ажил төрлийг хөөсөлдөж байна. Тэгээд тэгж ингэж ажиллаж хамгаалсны үр дүнд Хэнтийн нутаг түүхэн аялал жуулчдын бүс болгох ийм шийдвэрийг засгийн газар гаргаад энэ хүрээндээ одоо бидний ярьж байгаа тэр Дэлгэр хааны атуучилтай зам энэ Хэнтийн нутгийг тойрсон аялал жуулчлалын тэр одоо тойрог зам энэ маш их одоо том бүтээн байгуулалтын сайхан ажлууд хийж штэ. За наад аврагын аршин чинь одоо Хэнти юм аврагтай л ож ярина. Авраг гэдэг өгч угаасаа л хожим аврагсал хойрол авраг болсон юм. Аврагыг яг тэр дэнж төрүүлэх нь би мэдэх юм. Би хоёр нэг ярилцаадахыг аль тэгсэн. Тэгээ өрөөд ирсэн чинь та чи ерөөсөө бүр тэнд өссөн хамаг өгчүүд нь тэндээс төдгөл юм л болж штэ тийм. Ер нь би тамираар хийж байгаа, дасгал хөдөлгөөн хийж байгаа, хөлсөөр орж байгаа. Хөлсөөр
Ийм чин тэр өөрт нь байх ёстой эрдэс баялагын тэнцвэржилт гэдэг юм чинь алдагддаг гэдэг байхгүй юу? Өлсөөрөө нөгөө гарчдаг. Тэрийг нөхөж байдаг. Тэрийг чинь одоо яг тэнцвэртэйгээр яг байгалийнх нь одоо үндсэн тэр эрдэс баялагаар нь тэнцвэржүүл нөхч идэг ийм гайхамшигтай эд байхгүй да. Энийг одоо очиж тэрнээс нэг савлж хажууд нь байж хэд хоног уухаас биш тэр чинь савлаад тавихаар зэрэг нөгөө чинь өнгө өөрчлөгдөв. Хадгалтын хугацаа даадгүй тийм имийг хадгалтын горим технологи нь яг орчин үеийн технологинд нь хийгээд ингээд олон төмний хүртэл болгоно шүү. Энэ шиг авьяатай сайхан буянтай ажил гэж ер нь хаах байдаг тийм ээ. Тэгэлгүй яах вэ тий? Одоо энэ манай аав тэр аврагсан аршаа амралтын жолооч тэр амрагч нар өглөө болгоны аршааны чинь савлж авчирч өгч тарааж өгдөг байсан. Тэрнээс бид нар тэгээд энэ аршаана бид нар чааш шүү дээ. Гэртэн чинь байж л байна шүү дээ. За одоо та амсаад үзье тийм. Би яг одоо энийг анхны царайг нь би харж байна амсын адилхан байна. Тэгэхээр бол одоо бид нар чинь тэр бүх монголчуудын шүтэн тэр бурхан алдан бол тэр чи бид хөөхд байхдаа ямар мөвтгөөд тэр миний ээжийн төрж өссөн миний өссөн тэр Хэнтэй аймгийн өмнө дэлгэр сум агуул нутаг сумын маань нутаг дээр байж байгаа юм шүү дээ. Би ч бас их хөвзөөдөө уншиг. Бурхан алдан бол оршин байгаа. Балдан брэвэн хийд оршин байдаг. Тэр нутаг өмнө дэлгэр. Тэгээд хэрлэнгийн хөдөө харал аваргын дэнж энэ аваргын аршаан ус энэ сайхан ариун дагшин газар өссөн ийм хүн шүү дээ. За аргагүй л одоо би зорж ирсэн хэрэгээ бүтээлээ. Танаас нэг сайхан үг авахын аргалын аршинтай холбоотой гэдэг ингэсэн. Та бол яг өсөд төрсөн одоо бүх сайхан юм одоо хэллээ. Таныг энэ ярилцлаганд өгч энэ олон нийтэд зөв сайхан мэдээлэл өгч энэ одоо үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд санаа оноо тавьж байгаад баярлалаа.